Сайн мэцхан үзэгчдээ та бүхэн шинэ оны мэнд хүргье. Нийгмийн үзэгдэл нэвтрүүлэг ээлж дугаараа танд хүргэж байна. 2014 он уйлран одож 2015 оноо бид дөнгөж угтаж авч байна. За энэ цаг мөчид хүмбэр өнгөрснөө дүгнэн цэгнэж ирээд үгээ төлөвлөж байгаа. Нийгмийн үзэгдэл нэвтрүүлэгч 2014 оны Монголын содон үзэгдэл содон үйлдэлийг нэрлэж байна. Хүний үг хэл үйлдэл тухайн хүнийг бүрэн илэрхийлдэг. Тэгэхээр тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн үйлдэлээр ямар нийгэмд амьдраад байгаагаа, нийгмийн нэг хэсэг нь ямар байгааг анзаараад харцдаг гэмгүй юм аа. Монголд жил бүр шинэ үг модонд ордог. Гэхдээ ийм үг хүний амнаас огт санамсаргүй гардаггүй. Хэн нэгний хийсэн үйлдэлийн хариуд тухайн үйлдэлийг тодорхойлж, онож хийсэн байдгаараа таашаагдаж, олонний дунд хилцүүлж олон түгдэг юм а. 2014 оны хувьд ингэж олонний таашаал хүрсэн үг бол төгжилдөх. Энэ үгийг түгээнд илрүүлэгч нь ерөнхий сайд асан Алтан уяг байлаа. Төгжил гэдэг ямар нэгэн үг биш, харин хүний нэр. Тэр дундаа Тонголох Тамир киноны нэгэн баатар гэдгийг дундаас дэш насны үзэгчид маань сайн мэдэж байгаа. Гэхдээ төгжил энэ киноны гол баатарч биш, бас хүчтэй нөлөөтэй нэгэнч биш. Үзэгчдэд таалагдсан эерэг талын дүр, домогт цаг хөтөмрийн тусыг аваад сувдаг сэтгэл, шун хазангаасаа болж ханилж явсан нөхрийнхөө ар нуруунд нь худах зоосон нэгэн. Төгжлийн энэ үйлдэл хүн чанарыг уландаа гიშгсэн учраас түүнд хүмүүс дургүй байдаг. За хөө төгжлээ. Энэ хідэн адууг нутгийн ардууд хувааж өгчөөд хоёулаа цогтоо буцнаа. Тэгвэл Монголын улс төрд яг төгжлийнхтэй ижил ийм үйлдэл гарсан учраас төгжилдэг гэдэг үг модонд орсон юм. Энэ явдал Монгол улсын ерөнхий сайд асан Алтан хуягт тохиолдсон. Бүр нэг биш, нэлээд хэд удаа тохиолдсон гэж хэлж болно. Энэ үгийг сайд асан ардчлалын үйл хэрэгт хамтран зүтгэж явсан анд Батүлтэй хандаж захим хуудасарж иргэсэн юм а. Монгол ардынхан намайг хангалттай гүтгэж доромжилж явахад миний найз Батүл намайг ингэж төгжилдөх хэрэг юу? Бид хоёр улсын хөгжил Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү? Ийхүү төгжил гэдэг оноос нэр төгжилдэх гэдэг үйл үг болж хувирсан юм а. Үүний автор нь ерөнхий сайд асан Алтан хуяг болохыг та мэдлээ. Гэхдээ Алтан хуяг сайдыг зүгээр сууж байхад нь ардчлалын үйл хэрэгт хамтран зүтгэж байсан найз Батүл нь адууны гулгаад хамт явчихад төгжилдэгвэ. Ардчлал намын даргын хувьд Монгол Ардын Хувьсгалт намтай 10 жилийн туршид хамтран ажиллах, ардчлал намын эрх ашиг, хөндөгцөн хэд хэдэн ноцтой заад бүхий гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь Батүл найзыг нойргүй хонголж, төгжилдгээ зүгээр аргагүй байдалд оруулсан байдаг. Гэхдээ төгжил гэдэг үг шинэ үг болохоос нэрлэж байгаа үйлдэл нь огт шин зүйл биш. Монголын төрд улс төрд парламентын намуудын дотор ерөөсөө нийгэмд ийм үйлдэл маш илбэг болсныг олон зүйлээс харж болно. Тэр тусмаа засгийн эрх барьж байсан ерөнхий сайд асан Алтан хуяг ийм явдал богино хугацаанд 2 удаа тохиолдсноос Монголд төгжилдөх үзэгдэл ямар их болсныг харж болох юм. Улс төрийн хувьд нэг талаас Алтан хуягт баяр хүргэмээр юм шиг, нөгөө талаас эмгэнд илэрхийлмээр юм шиг санагдаж байна. Харж л байгаарай. Би хэлчихье. Туг удахгүй дандаа Алтан хуягийг өөртөө худалчаачаад урууд алгуулна. Анхны удаад анд Батүлтэй ингэж төгжилдүүлсэн Алтан хуяг сайд асан 2 дахь удаага Алтан газараа өгүүлсэн нэгэн фракц ихтэндээ төгжилдүүлсэн. Түүнийг ерөнхий сайдаас унгах санаачлагыг Монгол ард нам гаргасан ч гүйцэд унгах үйлийг нь фракц нэгт баяр цог тэргүүтэй нөхдүүд нь хийсэн билээ. Намын бүлгийн хурал дээр бүх шатны бүлгийн хурал дээр тэр бүлгийн их хурал болох урд орой хүртэл бүлгийн хурал дээр ерөнхий сайд Алтан хуягийг одоо ямар ч гэсэн юмуд авч үлдээд тэгээд дараа нь бол одоо бас дараа нь авч үлднэ, тэгээд дараа нь бид нэр одоо хариуцлах бас дотроо ирнэ гэсэн ийм байдлаар хандаад ер нь Алтан хуяг сайдыг намын даргын хувьд бол авч үлдэх нь зүйтэй гэдэг нь би бол хатуу баяр суурьтай байсан. Гэтэл одоо өөрийнх нь Алтан гац фракцийнх нь сайхан билег баяр зөгт эднэр намын одоо ардсан намын удирдах ажилтны зөвлөгөөний хурал дээр одоо Алтан хуягийг огцруулах ёстой, өөрөө өргөдлөх ёстой, бид нар гаргах ёстой гэд Алтан газрын өөрсдөө тийм хатуу мэдээлэл хийгээд намын одоо хагасан бүтэн сэдвэр болсон намын ажилтны хаан шатны зөвлөгөөн дээр тэгээ 2 дугаарт сайхан билег ерөнхий сайд болгоулна гэд ингээд тохирсон өөрөөсдөө намынхаа одоо ерөнхий сайдынхаа эсрэг одоо үйлдэл хийж гар үсэг зурах ийм тэр орой хийжсэн байхгүй. Захиур төмөр төгжлийг тухайн үед өршөөж итгэсэндээ хожимо түүний гарт амиа алдсан бол сайд асан Алтан хуягч төмрийн алдааг давтаж сөр хүчин Монгол ардын намыгаа гол дайснаа хэмээн харснаас дэргэд байсан дайснуудаа олж хараагүй дээ. Зөөлөн сентигээс ийм хүү буугад хүрсэн юм.
Харин тэр буухтаа төгжилдөх гэдэг ганц үг хэлсэн нь товчоор илэрхийлэх боломжгүй Монголын нийгмийн тэр дундаа Монголын улс төрчдийн дунд түгээмэл байх эмгэлтийг ганц зүгээр илэрхийлэх боломж олгосон юм а. Тиймээс төгжилдөх гэдэг энэ үгийг нийгмийн үзэгдэл 2014 оны онцлог үгээр нэрлэж байна. Үзэгч танд сайн ах бий юу? Мэдээж хүн бүрт мах цэснийхэн тасархай сайн муу ах байдаг л баг. Гэхдээ миний ярих гэж байгаа зүйлд сайн ах гэдэг үг шууд биш шилжсэн утгаараа яригдж байгаа гэдгийг сануулъя. За ингээд хэлэхээр танд өөрийн ирэхгүй сайд Тэмүүжин Саран гэрэл нарын түүх санаанд орж байгаа. Хотод өссөн жирийн нэгэн тангил охин Саран гэрэл өнөөгийн залуусын нэг хэсгийн төлөөллөө. 19 наснда алдаж хар дамт хэрэгэлсэн хэмээн буруутгагдсан энэ охин хууль зүйн сайдаас нь Тэмүүжинг таньдаг байснараа Тэмүүжингийн өрсөлдөгчийн өгөөш хар PR-ийн золиос болсон байдаг. Улмаар энэ улс төрчид хөөрхий охиныг өөрсдийн зорилгод хүрэхийн тулд бөмбөг шиг өврүүлж сайдаас нь Тэмүүжинг сайн ах гэж нэрлэхэд хүргэсэн билээ. Би ер нь ихтэй Тэмүүжин айгу тэр үедээ жоохон байсан 2 жилийн өмнө чинь би 17 таа ч юм уу арай 18 хүрээгүй байсан. Тэр үедээ би айгу сайн ах гэж боддог байсан. Айгу сайн хүн байна. Тэр үедээ одоо юу мэдгүй гиндээ ч юм айгу сайн ах гэж айгу итгэж найдаж явдаг байсан. Саран гэрлийн ярианаас хойш олонний дунд сайн ах гэдэг үг модонд орсон юм. Учир нь Монголын нэгэнд гоо үзэсгэлэнтэй залуу сайхан охидыг таньдаг, тусламжийн гараа суугадаг эрх мэдэлтэй, баян чинэлэг эрхмүүд нүднээс тал байсаар ирсэн. Харин тэднийг бид хэн гэж нэрлэхээ мэддэггүй байсан бол одоо ийм айрмын төлөөллийг сайн ах гэд нэрлэж орхиход ойлгохгүй хүн байхгүй болчиход байна. Сайн ах гэдэг жирийн нэгэн холбоог Монголын нийгмийн ийм том үзэгдлийн илэрхийлэл болно гэж Саран гэрэл охин тэр үед яахан санах билээ. «2014 онд Монголд жинхэнэ утгаараа хүчээ авсан зүйл бол яахааргүй цахим хэрэглээ. Твиттер тухаантнууд Фэйсбүүкт бараг л тэнгүүд ордгоо гэдэг үг хүртэл дэлгэрч аль цахим хуудас хэрэглэлдэр нь нэгнийгээ дүгнэх нь холгүй болчиход байна. Гадна төрхөөс нь харуул нэрэл Твиттерт ерөнхийлөгч ерөнхий сайд, улсын хурлын дарга, улсын хурлын гишүүд, сайд, эрдэмтэй номтой, алдартай нэртэй хүмүүсгээд бүгд л орох юм. Дээрх тодорхойлолтоор бол энэ Твиттергээчд тэр хүмүүс дандаа л ухаантай үг хэлж, ухаантай үйлдэл үзүүлдэг баймар. Гэтэл харин өнгийгөөд үзвэл хараахан тийм биш юм а. Ухаантай хүмүүсийн үг үйлдэл тэр бүр ухаантай зөв байдаггүй бидний татах дараагийн жишээ харуулах болно. Улсын их хурл дотроо багахгүй эсэргүү фото зураг авах сонирхолтой бас идэвхтэй жиргэж гэж улсын хурлын гишүүн зоригтыг цолдгоо. Түүний хувьд улсын их хурл цуухаасаа илүү Твиттерт идэвхтэй жиргдэг. Идсэн хоол, уулзсан хүн, таалагдсан бүсгүйчүүдийнхээ зургаар харамгүй жиргэж бусдыг баясгадаг. Гэхдээ түүний нэгэн жиргээ ухаантай гэгддэг жиргээчдийг хийхэл фэйсбүүкчдийг хүртэл алмааруулж орхисон. Уулын жиргээч гишүүн хүмүүсийн харилцааны нэгэн гоо сайхныг магтандуулах гэсэн боловч буруу зураг сонгож буруугаар магтандуулсан олонний их дүүцлийг хүргэсэн юм а. Хүн ямар үйлдэл гаргах, юу хийж, юу хийх нь тухайн хүний эрх. Гэхдээ тухайн хүний үйлдэл бусдад эерэг сүргээр нөлөөлж, эвгүй сэтгэгдэлж төрүүлж болно. Ялангуяа альва нийгэмд нэр хүндтэй хүмүүс бусдын хувьд үлгэр дуурайл болж, тэдний үйлдэлийг олон нийт харж, хүүхэд залуус ёс зүйн хэм хэмжээний баримжаа авдаг. Гэтэл бидний жишээ авдаг төрийн түвшээдийн нэг ийм үйлдэл гаргасан нь олон хүнийг урам хугарахад хүргэсэн юм а. Монголчууд бидний өг дээдэс эрт дээр үеэс бие засаад гэрээ засаад төргө зас гэж сургаж ирсэн. Чухам хүнд тэр дундаа төрийн түвшээдэд ийм төлөвшил хэрэгтэй байдаг учраас ингэж сургасан бизээ. Харамсалтай нь манай төрийн түвшээдийн дунд энэ мэд ёс зүйн үйлдэл тасралтгүй гарсан. Гишүүн зоригтын гоо сайхныг магтандуулсан жиргэний араас согтуу гишүүний содон үйлдэл олныг алмааруулав. Инх болдоо чи тэнд суучаад чи Монголын төрөг өдөрч бол андуурлаа. Буруу санжина. Чи Монголын өнөөдөр тий Ардчилсан замын барьсан засгийн эрхийг тийм унгаачаад Ардчилсан засгийг авч хайчаад нэр дэвшигчийн талаар үг хэлж болно. Үгүй чи хаалаа. Батойра чи арх уудсан байна. Гэртээ арьж амар Батойра. Энэ бүхнийг нийгмийн үзэгдэл хувь хүний нэр сүрт халдах гэж жишээ болгосонгүй. Гагцгүй төрийн түвшээд төрийн хүн шиг үлгэр дуурайл үзүүлээсэ гэсэндэ дахин нэг удаа зөвхлөө. 2014 оны содон улс төрч хэмбэ? Үзэгч та Алтан хоёрыг сайхан бэлэг, Тэмүүжин аль эсвэл амар жаргал гээд олон хүнийг нэрлэж мэднэ. Гэхдээ нийгмийн үзэгдэл Монголоор дэвсгэл намын дарга Монгол Улсын ерөнхийлөгч асан энх хоёрыг нэрлэж байна.
Энх баяр хэдийгээр Монголын улс төрд өдөр тутам оролцоогүй ч түүний гар хөл Монголын улс төрд байсаар л байсан. Сүүлийн нэг жилд эх орондоо харагдаагүй энх баяр ерөнхийлөгч асан намрын нэг налгар өдөр Чингис хааны нисэх онгоцны будал газардаж аав ээжтэйгээ уулзаж агаар залхиан цулахаар ирснээр дарснаар Монголын улс төрийг ормонгоор нэргүүлж орхисон юм а. Тиймээс түүнийг онцлохоос өөр аргагүй лээ. Энэ салхи энэ Монгол салхи их санагддаг юм байна. Энэ сайхан сэрүүн салхи. Одоо ингээд бороо орсон юм байна. Би бас бороо орсон мэдчихгүй. Өнөөдөр ийм сайхан агаар байж. Ийм агаар бас байхгүй шүү дээ. Ингэж ирэхдээ энх баяр ардчилсан намтай 10 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, байгуулсан гэрээн дотроо тэдэнтэй тэнцүү эрх хэмжээ зааж, түүндээ алтан хуйгийн гарын үсэг зурулж чадсан Монголын улс төрийн салхийг эргүүлж орхисон юм а. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалахын тулд 7 сойдыг золиосонд гаргасан тэр хүн. Бүр ичгүүр санж өргөөгөр танхимынхаа гишүүдийг гаргасан. Одоо тэр нь явахгүй болохоор одоо бүр арчилсан намыг одоо ингэж золиосонд гаргаж байна. Улс төрийн золиос болгож. Арчилсан намыг. Орон нутгад ямар ч зохион байгуулалт байхгүй. Нэг хүний бүр хувийн өмч болцсон Монгол Ардын хувьсгалт намыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтанд орсон өнөөдөр ирэх барьж байгаа намтай энэ тэнцүү авч үзэж ийм гэрээ байгуулсан. Манай намыг ийм одоо улс төрийн ноцтой байдалд оруулсан намын дарга энэ этгээдтэй хариуцлага тооцохыг шаардсан ийм мэдээлэл гаргаж байгаа. Саяны хэмжээний шийдвэрийг бол намын үзэхэ гэрэл гаргадаг л ийм л дүрмтэй шүү дээ. Тэгэхээр намынхаа дүрм гэдэг одоо энэ институтыг үгүйсгэнэ гэдэг бол яажсан ч одоо байж болохгүй зүйл. Намын үзэхэ гэдэг институтыг үгүйсгэнэ гэдэг бол бас яаж бодсон гэсэн болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр намын дүрм гэж юу нь юу вэ? Намын үүсэх гэж үгүй биел байхад болно гэдэг тийм сэтгэхүйтэй дарга байна гэдэг нь бол угаасаа арчилсан намд бол гай болж байна л гэж би үзэж байгаа. Улсын их хурлд хамгийн олон судалтай арчилсан намыг төлөөлөн шудраг ёсны эвслийн нэг тал болох Монгол Ардын хувьсгалт намын даргатай 15 зүйл бүхий хамтран ажиллах гэрээг 2024 он хүртэл хүчинтэй байхаар гэрээ байгуулсан нь Монгол улсын үндсэн хууль холбогдох бус туйлуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм аа. I'll be back. She'll be back. I'm back. Би эргэж ирнэ гэж явсан энх баярын нэрг нэрлэлтийн үнц нь ийм байлаа. Энэ үйл явдал ардчилсан намын дотор хагарал үүсгэж улмаар алтан хуйгийг ерөнхий сайдын судлаас буугад хүргэсэн юм аа. Энх баяр Монголын улс төрд нөлөөтэй байсан. Одоо ч тэр нөлөөгөө алдаагүй гэдгээ энэ удаагийн эргэн нэрлэлээр баталж дөнгөлөв. Бас энх баярыг Монголын нийгмийн нэг үзэгдэл чийж нэрлэдэг. Үүнийгээ ч тэр эргэн нэрлэлтээр 2014 онд дахин нэг удаа нотоллоо. Монголын улс төрд энх баяр байгаа гэдгээ энхүүд алдаас мэдрүүлж ганцхан удаа үзэгдээд өнгөрөхтөл ийм их зүйлийг өөрчилж чадж байна. Энэ бол мэдээж чадвар. Монголын улс төрд түүн шиг нэр нөлөөтэй болох гэж хичээдэг улс төрчдөж цөөнгүй. Тэдний нэг нь улсын хурлын гишүүн Баасанхүү. Энх баяр даргаасаа ялгаатай нь Баасанхүү гишүүн өнгөрсөн 2014 онд Монголын улс төрд байгаа гэдгээ байнга шахуу харуулж байлаа. Магадгүй тэр өнгөрсөн нэг жилд улсын хурлын чуулган бүрт үг хэлж 7 хоног өөр хэвлэлийн хурал хийсэн гишүүнч байж мэдх юм а. Улсын хурлын гишүүн Баасанхүү улс төрд орж ирэхдээ дуйлантай орж ирсэн. Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баяртай холбогдсноороо олон нийт танил болж улмаар улсын хурлын гишүүн нямд оржийг хэлснээр улсын хурлд оймсонд хавчуулагдаж орж ирсэн нэгэн. Оймсонд хавчуулагдж өсрээд энд ороод ирчихсэн л этгээд л дээ. Өөр юм Монголын төрдгөөсөн говь энд байхгүй л дээ. Гэхдээ тэр улсын хурл ингэж орж ирээд зүгээр суугаагүй. Төрийн албан хаагчдын эмнэлгийг офис болгохыг эсэргүүцэж, хууль зүйн сайд асан Тэмүүжинтэй 2 жилийн турш маргасан. Эцэстээ түүнийг огцруулах асуудлыг ноцоож, хууль зүйн сайд Тэмүүжинг бараг л огцруулахын даваан дээр оруулсан асуудлаа эргүүлэн татаж, бүрд шууган тарилаа. Ерөнхий сайдын хувьд болохоор юу гэж хэлсэн бэ? Бид өөрсдөө хүндээ хариуцлага тооцсон юм. Манайх болвол одоо юу гэдэг юм? Монгол Ардын хувьсгалт намтай юу санамж бичиг байгуулсан учраас бид нар өөрсдөө оруулъя гэдэг асуудал бас ярьсан. Тийм учраас ерөнхий сайд энэ хүндээ хариуцлага хэрвээ тооцохгүй бол миний хувьд дахиад өргөн барья гэд нэгсэндээ судалж үзэх материалууд дээрээс нөгөө одоо бол 4 асуудал өргөн барьсан байгаа шүү дээ. Дээр нэмээд дахиад хэд хэдэн асуудал нэмэх бас заашгүй шаардлагууд гарсан учраас түр татаж авсан. Мэдээж түүний энэ үйлдэлийг Баасанхүү гишүүний өөрийн шийдвэр гэж олон нийт итгээгүй. Энэ эрх баригч бүлэглэл дотроосоо сайдаа өгтрүүлнэ гэж бүтэн сарын нэг хурлын ажлыг барьчихад
Солонгос явж байгаа өчигдөр шөнө ирсэл гэж дуулдаж байна л дээ. Одоо энэ 76 гишүүний сарын цалинг баасангүйгээр төлөвлөх юм уу яах юм? Энэ ер нь яасыг тоглоомд итгэхэд байна энэ. Энэний цаана их заван хуйлдаа явагдаж байгаа шүү. Ямар хуйлдаа явагдаж байгааг алт уйга би мэдэрч л энэ жишээ нь. Та нарыг цөмөр ингэж мэдэн шүү дээ. Хэн хэнийгээ яаж дарамтлсан, ямар хэрэг төвгийг нуух тухай тохирсон, цаашдаа яаж Монголыг самрах тухай тохирсон тохиролцоонууд энэний цаана явагдсан. Энэ баасангүй гэдэг этгээд Монголын төрөөр ингэж тоглож байгаад эгдүүсэж байна. Нэгийг огцруулна гэж явж сар гаруй энэ улсын их хурлаар дайжгэн жоод тэгээд гинтхэн өнөөдөр ерөнхий сайд дуудаал өглөө эрт тэгэл татуулчих шүү дээ. Юу амлсан юм бүү тэнд ямар нэгэн тийм тохироо наймаал явсан. Ингэж олонний итгэлийг алдсан гишүүн баасанхүү шантарсангүй. Олонний анхаарлын төвд байх оролдлогоо үргэлжлүүлж, асуудал бүрт гар өргөж, ам хуураагүй ярьсаар л байна. Гэхдээ түүний хэлсэн үг заримдаа үнэн байдаг. Төрийн албан хаагчны эмнэлгийг буулгах нь буруу гэж 2 жил зүтгэсэн түүний тэмцэл засаг солигдсон энэ мөчид биелэлээ олж, Тэмүүжин гишүүний тас зүрсэн шийдвэр эргэж байгаа шүү нэрэ. Улсын их хурлын гишүүн бүр баасанхүү гишүүн шиг нэг зүйлд, гэхдээ зөв зүйлд ийм тууштай байдаг бол эргэлзэж тэнгэлзэхгүйгээр тэднийг хэдэн жилээр ч хамаагүй улиран суулгасан. 2014 оны Монголын улс төрийн нэг содон үзэгдэл яахааргүй улсын их хурлын гишүүн баасанхүү байлаа. Нийгмийн үзэгдэл нэвтрүүлэг Монголын улс төрийн 2014 оны содон үзэгдлүүдийг танд хүргэлээ. Нийгэмд болж байгаа үйл явдал үзэгдэл тухайн нийгмийнхаа толин байдаг. Үүгээр авч үзвэл Монголын улс төрд гарсан эдгээр үзэгдэл үйлдэлүүд өнөөгийн улс төрийн нэг илэрхийлэл юм а. Ирэх 2015 онд ийм үзэгдлүүд сараасаа сайн нэх байгаасаа. Нийгмийн үзэгдэл нэвтрүүлгийг сэтгүүлч Баярмаа бэлтгэн хүргэлээ.